Тулааны спорт сонирхож UFC үзэхээр нэг л буруу тулааны үзэж байгаа юм шиг санагддаг уу? Тулаан гэхээр бид Scott Adkins-ийн тогтсон Yuri Boyka эсвэл Oldboy киноны коридорын сцен төсөөлөгдөгч бодит амьдралтай хөвцөн, ноололцсон, тэрвэлзэн зүйл үзэхээр нэг л сонирхол татчих өгдөггүй цугаас олох болчдөг. Эсвэл хүчээр үзлэхэд нойр хүрээд унтчихдаг. Тийм учраас энэ спорт ихэндээ ойлгож сэтгэлээ олоход бусад спортоос илүү хүндрэлтэй байдаг. Гэхдээ нэг зүйл хэлэхэд энэ спортыг заавал ойлгож мэдэх шаардлагагүй. Харин мэдрэхэд л хангалттай. Тодорхой нэг тамирчин өрсөлдөөн эсвэл нокаут гэх мэт зүйлс татагдсанаар тулааны урлагийг сонирхох ихний үе таалга нэгддэг. Тиймээс энэ удаагийн бичлэгээр таны сэтгэлийг хөдөлгөж холимог тулааны урлагт дурлуулах 10 тулааныг өөрийн зүгээс бэлтгэн өргөж байна. Бас энэ 10 тулааны холбоосыг description-д байршуулсан тул заавал бүтэн үзээрэй гэж хүсэж байна. Ингээд бичлэгээ эхэлцгээе. 10 дугаар харинд Алекс Перейра, Калил Ранчигийн эсрэг UFC 307. 2024 оны нуруунд дээр үүссэн тамирчин бол Алекс Перейра. Хоёр өөржинд авраг олсноор тэр нэгэнтээ UFC-ийн цоошин нүр царай супер болоод байлаа. UFC 300 ялт авч богино дуудлага 303 тултаж бүсийн хамгаалсныхаа дараа 307 Калил Ранчитэй тулцсан юм. Кикбокс болон мутай хамгийн том төлөөлөлт хоорондоо тулцсан болохоор энэ тулаан Перейрагийн өмнөх хоёр тулаанаас илүү урт, сонирхолтой байж чадсан. Тухайд Чансаны 8-д бичигдэж байсан ч гэсэн Калил Ранчи аюултай гэдгийг харуулж сайн эхэлт тавьсан. Гэхдээ аврагуудад ямар байдгийг гэдгийг харуулж Перейра маш ганган ялт байгуулсан юм. Энэ ялтад Перейра хамгийн богино хугацаанд бүсээ 3 хамгаалсан тулаамжуулж Ронда Раусиг рекордыг шинжилж маш онцгой түүх бүтээсэн юм. Харин Ранчи ялагдсан ч гэсэн тэр Алекс Перейрыг сандаргаж үзэгч бидэнд өөрийг харуулсан. Аврагын илрүүгэж тулдна гэдэг өөрөө нэг ялт үлээ. 9-р харинд Пауло Косто Йовел Ромерогийн эсрэг UFC 241. Энэ тулааны ярихаас өмнө эдгээр хоёр тамирчид хэн болохыг мэдэх хэрэгтэй. Пауло Косто гэх барьцаал залуу тухайд нэг ч ялгтаагүй төгс амжилттай. Мөн UFC-д хийсэн 4 тулааны бүгдийг нокаутаар ялсан. Яг л эртний Герикийн хөшөөг амлуулсан мэт төгс бие хаатай тасгай тулаанч юм. Харин нөгөө талд чөлөөт бүхий олимпийн мөнгөн медальт бурхны цэрэг очид Йовел Ромеро. Үнэхээр л бурхан түүнийг бүтээсэн юм шиг бие галбиртай тасгай тамирчин байсан бөгөөд дунжингийн ангилж ихэнх айц дагуулсан тулаанч байлаа. Хамгийн гайхалтай нь Ромеро энэ тулааны хийхдээ 41 настай байсан. 41. Ийм наснд мэргэжлийн тулаан хийх биш, ингэж бие авч явах нь хүртэл ховор. Гэхдээ зөвхөн бурхны цэрэгт л ийм зүйл боломжтой байдаг байх. Ордон цугласан үзэгчид хогт уурсан ихний үеэс дайныг мэдэрсэн. Тэд зөвхөн ялахын төлөө биш, нэгэндээ буучихгүй гэсэн бодолтойгоор тулцсан мэт харагдсан. Эцэст нь Коста шүүгчсэн шийдвэрээ ялсан ч олон фэнүүд үр дүнгээс илүү тулааныг санаж үлдсэн юм. Бурхны бүтээсэн хоёр дайчдын бүжиг спорт биш, бодит дурлаг болж үлдсэн билээ. 8 дугаар харинд Дастин Пориер Dan Hooker эсрэг UFC Vegas 4. 2020 онд цар тахалт тэгдэж дэлхийд даяар хөл хорой тогтоосон үе байв. UFC-гээд үзэгчгүй жижиг Apex тулаан зохион байгуулж үйл ажиллагаагаа явуулж байлаа. Жижиг октогон хоос үзэгчтэй байсан ч үүнд өөрийн гэсэн давуу тал бас байсан. Тулаанчдын цогцолтын чимээ чанс сонсгодож тулааныг илүү бодиттой, илүү ойр санагдуулсан юм. Яг энэ мэдрэмжийг өгсөн тулаан бол Dustin Poirier Dan Hooker нарын тулаан байлаа. Dan Hooker ертөнцийн нөгөө үзүүр болох Шинэ Зеландаас Лас Вегаст төрж дэлхийн шилдэг тулаанчдын нэг эсрэг сэтгэл зүгээ гаргаж тулцсан. 5 үеийн турш олон цогцолт өгч, олон цогцолт авсан ч бууж өгөөгүй босоогоороо байсан. Гэхдээ очир эдний илүү гялцж, шүүгчд нь нэгдсэн салаар ялт байгуулсан юм. Тулааны дараа хоёр тулаанч хоёулаа эмнэлэгт хүрэгдсэн гэдгээс нь харахад энэ тулаан ямар зэрлэг байсан бэ гэдгийг та бүхэн харах болно. Хэд энэ тулаанд Dustin Poirier ялсан ч гэсэн жинхэнэ ялагч нь энэ тулааны үдсэн хүмүүс байсан. 7 дугаар харинд Макс Холлоуи Брайан Ортегагийн эсрэг UFC 231. Холимог тулаан сонирхохын тулд заавал өрсөлдөөнтэй тулаан үзэх шаардлагагүй. Зарим үед нэг нөгөөгөө илүүрсэн эзэрхий тулаанд хүмүүс татагддаг. Холлоуи Ортега нарын тулаан бол энэ жишгт яг нийцнэ. Фэнүүд яагаад Макс Холлоуид хайртай байдаг шалтгааныг та бүхэн энэ тулаанаас харна. Түүний үед Жose Aldo-г хоёр дахь ялж өөрийн ноёрхлыг илүүлж байлаа. Харин нөгөө талд Брайан Ортега одоогийн шиг тулаанч байгаагүй байсан. 2018 оны Ортега бол нэг ч ялагдж үзээгүй UFC-д ялсан тулаануудаа бүгдийн дутуу гаргаж часаанд нийт бичигдэж байсан тамирчин байлаа. Гэвч аврагын тулаан биш, зүгээр лав хоёрын тоглоом байсан. Холлоуи нүрийг улаанаар будаж, нүдийг нөхөртөл зодож, тулааны дундуур түүнд бүр хичээл заасан. Улмаар эмч тулааныг зогсоож Ортегагээ орсон юм. Энэ тулааны араас Ортега 22 сар тулаан хийгээгүй. Бас өмнө шигж тамирчин байхаа болсон. Аврагын өрсөлдөгчид зүгээр нэг ялах биш. Давхар өөртөө итгэлийг нүггүй идэг. Тийм ч учраас Макс Холлоуи зөвхөн авраг биш. Давхар тулааны бурхнаар адислагдсан гэгддэг үлээ. 6 дугаар харинд Израиль Адесана Келвин Gastelum эсрэг UFC 236. Израиль Адесаны ах UFC-д орж ирэхдээ өндөр хүлээлт үүсгэсэн тулаанч байсан. Кикбокс өндөр ур чадвар болон үзэж татах өвөрмөц юмагийн түүний дэлхийн хэмжээний супер од болгож чадныг боддог байсан ч авраг бол чадахгүй гэдэг хэрэгэлзээ олонний тунд байлаа.
UFC нэгдэж ердөө 14 сар болж байсан тэрээр Ultimate Fighter шоуны ялагч хахир туршлагатай Келвин Gastelum эсрэг төр бүсний аврагын төлөө тултгуулсан. Гэвч Атланта хотод тулцсан тэр шөнө Израиль Адесаны бүх хэрэгэлзээ үгүй байсан юм. Өмнөх тулаануудаа төгс тултаж зогсоогдох шүүмэд харагдаж байсан ч Gastelum түүнийг дөргиж байлаа. Ийсэж мөн хариуг нь барьж чадсан. Гэхдээ 5 дахь үе эхлэхийн өмнө Израиль Адесана над асуудал алга би өхөд бэлэн гэдэг алдар түгээ хэлж үнээр гайхамшигтай тулцснаар дуунчингийн төр бүсний эзэн болсон юм. Энэ тулаан эхлэхэд тэр суперод байсан бол тулаан дуусны дараа тэр суперодоос гадна авраг болсон. Дараа нь дуунчинг нойлж домог болсон билээ. 5 дахь үеэнд John Jones Alexander Gustafsson эсрэг UFC 165 25 минут тулцсан тулаануудаас энэ тулаан хамгийн шилдэг нь. John Jones бол хамгийн онцгой тулаанчтай нэг. Байгалаас өгсөн биеха ур чадвар, ухаан, өндөр IQ-д тамирчин юм. Ялангуяа залуу John Jones тэнч хүрч ойртдоггүй байлаа. Урдаа таарсан өрсөлдөгч болгоно илүүхдэг жинхэнэ эзрэг авраг байсан. Торонтод болох оройч түнд ялах магадлал өндөр байсан ч нэг шивэд залуу түүнийг эвдсэн юм. 26 настай, 1.96 см өндөртэй Alexander Gustafsson тухай теннисч тутахгүй гайхалтай тамирчин байсан. Тэр Jones-тэй бүх талаар энэ тэнцүү өрсөлдөж түүнийг барилдаж унгаас эхний хүн болсон. 5 үеийн турш тэр ялагчгүй аврагыг энгийн хүн шиг харагдуулсан. Гэхдээ эцэст нь John Jones сүүгчдийн саналаар ялагч болж авраг бүс хамгаалж үлдсэн юм. Энэ тулааны үр дүн маргаан дагуулж фэнүүдийг талцуулдагч John Jones аврагуудын үед үнэхээр гайхалтай байж чадсан. Гэхдээ энэ цэвэр ялт биш, харин чимээгүйхэн анхааруулга байлаа. Хэдий аврагын бүс John Jones цоцсон ч Gustafsson түүний эмнэлэг твэтгэтлэн цоцсон. Мөн тэр өөрөө Jones-ын дийлдэшгүй гэдэг дүр төрх анх удаа нурсан билээ. 4-р энд Justin Gaethje, Michael Chandler эсрэг UFC 268. Миний хувьд тулааны спорт анхлан сонирхож байгаа хүмүүст Gaethje-ийн тулаануудыг үзэхэд хамгийн тохиромжтой гэж боддог. Түүний тулаанууд хэзээ ч урам голдгүй, үзэд урамтай байдаг. Тэгвэл Gaethje-тэй төстэй тулаанчийг түүнтэй нийт хорон тэгвэл юу болох вэ гэдгийг та бүхэн энэ тулаанаас харна. Justin Gaethje, Michael Chandler хоёр бол энгийн хүмүүс биш. Тэд үргэлж аюултай нүүр тулж бидэнд үзүүштэй тулаан төлөвлөлдөг зүрх зоригтой дайчд юм. Тэдний философи маш энгийн. Зөвхөн урагшаа яв, тулалт. Яг л Эрен Ягер шиг. Энэ тулаанд ямар нэг тактик төлөвлөгөө гэж байхгүй. Зүгээр л дайн байсан. Ялангуяа энэ дайн дэлхийн хамгийн нэр хүндтэй тайз болох Madison Square Garden болсон зүгээр л хансагл байлаа. 3 үеийн турш эмх замраагүй нүд саллахын аргагүй галзуу тулаан болж Justin Gaethje ялагч болсон. Гэхдээ энэ чухал биш байлаа. Тулаан дуусахад үзэгчид хоёр тулаанч зориулж хэдэн минутын турш алга ташин хүндэтгэл үзүүлсэн. Gaethje гэлтий хоёр тулаанч үнэхээр буруу цаг үед төрсэн байж. Мөн тулаан октогон дотор биш, колизеумд болох байсан юм. 3 дахь энд Ири Порхаска Glover Teixeira-гийн эсрэг UFC 275. Glover Teixeira олон жилийн турш хагас үнжингийн ангилд шилдэг тулаанчтай нэг байсан. Гэхдээ аврагын бүс үргэлж түүнээс нэг алхмын урд байдаг байлаа. Учир нь тэр хамгийн чухал үед ялж чаддаггүй байсан. John Jones, Rumble Johnson, Gustafsson гэх тамирчид бүгд түүнийг ялж авраг болох боломжийг нь хэмжээ. Гэхдээ Teixeira бууж өгөөгүй. Үргэлжлүүлэн тулцаар 42 настайдаа UFC-г авраг болж чадсан. Тэр бүх таамаг эргэлзээ үгүйж өөрийн замналаа гайхалтай түүх олгоо ургасан. Гэвч тэр зодог тайлхын оронд бүсээ хамгаалахар шийдэж Ири Порхаскадаа Сингапур тултахаар болов. Порхаска бол Teixeira-г яг эсвэг хэлбэр. UFC дөнгөж 3 дахь тулаанаа хийж байгаа тэрээр өөрийн гэсэн дахин давтагдчихгүй арга барилтай таамаглах аргагүй тулддаг. Тиймээс энэ тулаан бол туршлагын эсрэг залуунаас тулсан ховор мөч байлаа. Тулаанд Порхаска ял шинэ авраг болсон. Гэхдээ энэ тулааны бүтэн үзмэл түүний ялалтын үнцнийг мэдэрч яагаад энэ тулаан UFC-ийн түүхэнд мөнгөрсөн байдгийг ойлгох болно. Энэ тулаан бол сүүлийн хонх дууртал бүх зүйл боломжтой шүү гэдгийг харуулсан бодит жишээ билээ. 2 дугаар энд Robbie Lawler, Rory McDonald эсрэг UFC 189. Өмнө нь 2 тулаанч 2013 онд тулдахад Robbie Lawler хуваагдсан саналаар ялж байсан. Тэгвэл энэ удаа тэд дахин тулдахаар болж аврагын төлөө өрсөлдөхөр боллоо. Robbie Lawler бол үзхий үдсэн. Туулдаа туулсан шинэхэн авраг байсан бол Rory McDonald тухайн үед хагас түнжингийн ирээдүг гэгддэг Канадын бахархал болсон тамирчин байсан. I truly believe Rory McDonald is the future of the welterweight division. Миний хувьд энэ тулаанаас авах мэдрэмжийг чинь хулгайлахыг хүсэхгүй байгаа тул тулаанд юу болсон талаар ярихгүй. Гэхдээ тулаан дуусахад хоёр тулаанчин царай ийм болсон юм. Энэ тулааны ярихад дэндүү хайран. Та ямар ч хүлээлт тавьсан бай, энэ тулаан тэр хүлээлтийг чинь заавал давна. Тиймээс энэ бичлэг үзэж байгаа хүмүүст хандаж заавал энэ тулааны үзээрэй гэж хүсэх биш, харин шаардж байна. Хэрэв энэ бичлэгийн сэдв хамгийн шилдэг 10 тулаан гэсэн нэртэй байсан бол шууд нэгт орох байсан. Гэхдээ дараагийн тулааныг заавал нийт оруулахаас өөр аргагүй байлаа. Тэр бол 1-р энд Forrest Griffin, Stephen Bonner эсрэг Ultimate Fighter 1. 2005 онд UFC мөхлийн ивэнтээр очиж дампууралтайгаа нүүр тулж байлаа. Тиймээс сүүлийн найдвар бол Ultimate Fighter шоу эхлүүлсэн.
Хэрвээ шоу амжилттай бол компани дампуурч UFC зах зээлээс үр тарчигдана. Гэхдээ шоуны төгсгөлийн хоёр үйл таних залуу бүхнийг өөрчилсөн. Forrest Griffin, Stephen Bonner гэх хоёр тулаанд UFC-тэй л адилхан өөрсдөө ирээдүйн төлөө тулцсан юм. Тэдэнд гаргасан амжилт, алдар нэр гэх зүйл байхгүй. Зөвхөн мөрөөдлөө биелүүлэх ганцхан боломжийг өөрийн болох хүсэл тэмүүлэл байсан. Тэр хүсэл тэмүүллийн илэрхийлэл октагон дотор амилж бидэнд жинхэнэ тэмцлийг харуулсан. Энэ тэмцлийг амьдралын төлөө тэмцэж буй ямар ч хүн үзээд ойлгох тул энэ тулаан таны холимог талааны урлагт заавал дурлуулна. Хэрвээ энэ тулаан байгааг бол бидний мэдэх UFC гэж байхгүй. Таны үзэж байгаа энэ суваг энэ бичлэгч бүтгэх боломжгүй байлаа. Тиймээс энэ тулаан тусдаа нэг YouTube контент болох ёстой. Хэрвээ та бүхэн тусад бичлэг үзэх хүсвэл комент хэсэгт бичээрэй. Бичлэг маань энэ үрээ дуусч байна. Энэ контент данга цолимог талааны үнж фэнүүдээс гадна давхар тулааны спорт сонирхож буй шинэ хүмүүс рүү чиглэсэн. Хэрвээ эдгээр тулаан танд нэг ч гэсэн мэдрэмж өгсөн бол энэ бичлэг өөрийн зорилготой хүрсэн гэсэн үг. Магадгүй таны холимог талааны урлаг татах ихний алхамч байж мэднэ. Тиймээс бичлэг таалагдсан бол лайк, subscribe дараарай. Мөн сувгийн маань дэмжихийг хүсвэл доорх дансаар хандив илгээгээрэй. Баярлалаа.